Тэгэхээр улсын их хурлаар үндсэн хуулийн цэцгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэгдэж байна. Тэгэхээр энэ хуулийн төслийн энэхүү өөрчлөлтийн төслийг санаачилсан улсын их хурлын гишүүн Тэмүүжин студид хүрэлцэн ирээд байна. Танд өглөөний мэнд хүргэе. Та их хурлыг төлөөж цэцгийн маргаанууд оролцоод за дараа нь энэ одоо юу гэдэг хурлын протоколыг авъя гэхээр цэцэд танд энэ хурлын протоколыг өгөхгүй гэж хэвлэл ярьслага өгсөн байсан. Зүгээр эндээс үүдээд л одоо энэ цэцгийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг оруулах шалтгаан энэ төслийг боловсруулах үндэслэл болов уу гэж ойлголоо л да. Нэг сэжмэн байсан уу энэ? Яг хэрэгцээ шаардлага нэг нь байсан баг. Тэгснээс үндсэлийн цэцгийн тухай хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах зорилтын болон шаардлага өсөв биш л дээ. 2012 оны сонгуулиар арчилсан нам өргөдөлбөртөө Монгол Улсын үндсэн хуулийн заасан иргэний үндсэн эрхийг үндсэн хуулийн цэц буюу үндсэн хуулийн шүүхийн журмаар хамгаалах тогтолцоог бүрдүүлнэ гэсэн тийм амлалт өгсөн. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн дээр заачсан байгаа иргэний үндсэн эрхтэй холбоотой асуудлууд нь шүүхийн бүх шатаар хамгаалагдаж чадаагүй гэж үзэж байгаа. Үнэхээр үндсэн хууль заасан миний эрх зөрчигдөд байна. Төрийн үйл ажиллагааны улмаас эсвэл шүүхийн практикаас эсвэл хууль тогтоомж улмаас зөрчигдөж байна гэж үзэж байгаа бол иргэн үндсэн хуулийн шүүхэд яг энэ өөрийнхөө асуудлаар өргөдөл гаргаж хянан шийдвэрлэх боломжийг олгоно гэж. Яг гэвэл үндсэн хуулийн шүүх бүхий улс орнуудад энэ маргаан бол нийт шийдэж байгаа хэргийнх нь 94-өөс дээш хүн байдаг. Гэтэл Монгол улсад энэ төрлийн маргаан ерөөсөй шийдвэрлэдэггүй. Тэгэхээр манай үндсэн хуулийн шүүх буюу үндсэн хуулийн цэц маань бол үндсэндээ үндсэн хуулийн шүүх биш вэ гэсэн үг л дээ. Зөвхөн түрүү би 94% энэ маргаан байдаг гэж шүү дээ. Үлдсэн 6 хүрэхтэй өгөөтэй хувь нь абстракт гэж ярьдаг. Хийсвэр байдлаар хууль үндсэн хууль зөрчнө үгүй юу гэдэг энэ асуудлыг шийддэг. Хүний эрх тэр яг бодиттойгоор өргөдөл гомд гаргаж байгаа хүний эрх ерөөс хөндөгдөөгүй иймэрхүү байдлаар. Тэгээд энэ асуудлыг шийдэхин тулд 12 оноос хойш бол үндсэн хуулийн цэцгийн тухай хууль, үндсэн хуулийн цэцэд хэрэг маргаан шийдвэрлэхтэй холбоотой зохицуултуудыг нь бол боловсронгойлгох чиглэлээр том 2 хууль боловсруулсан, санаачилсан. Энд гадна дотны маш олон эрдэмтдийн зөвлөмжүүдийг авсан. Дээр нь энэ хуулийн төсөл боловсруулах баг дотор үндсэн хуулийн чиглэлээр мэрсэн Монгол улс чинь нөгөөлөхөд үндсэн хуулийн энэ чиглэлээр мэрсэн гарын 10%-нд хүрэхгүй эрдэмтдтэй шүү дээ. Судлаачтай. Тэгээ тэр хүмүүсийг бас оролцуулсан практикийн сайн судалгаа хийсэн байсан. Тэгээ харамсалтай нь манай үндсэн хуулийн цэц одоогийн гэхдээ бүх гишүүд биш л дээ. Нэр бүхий тодорхой удирдлагууд хууль үндсэн хууль зөрчсөн гэдэг байдлаар хууль тогтоогчоос дээгүүр улс төр хийгээ сууж яхад илүү амар. Яг шүүх шиг иргэний эрхийг хилцэж явах бол их төвхтэй л дээ. Илүү ухаан зарна, илүү үндэслэлтэй байна. Амьдралыг илүү бодиттой харах шаардлага гардаг. Нөгөөтэйгөр шүүхийн практикийг өөрчлөх учраас дээд шүүх гэдэг хуулийн байгууллагатай жоохон зөрчилдөх хэрэгцээ бий болж эхэлдэг. Тэгээ энэ нэг төвөгшөөгөөд энэ нь бидэнд ашиггүй гэж тооцоод ийм хууль өргөн бариулахгүй төлөө байдгаараа сүүл 2 жил ажиллалаа. Тийм учраас арга ядаад сүүлдээ юу болсон бэ гэхлээр за яг томоор нь тэр хуулиудыг өргөн барьж болохгүй байлаа гэхэд ядаж манай үндсэн хуулийн цэцж өөртөө шүүх гэж байнга хэлж байгаа. Яг шүүх шиг эрх авцсан. Гэхдээ шүүх шиг их эрх мэдэл авсан боловч тэрнтэйгээ дүүцгэж ёс зүй болон хариуцлагын тогтолцоо ерөөсөө аваагүй. Ил тод байдал төвийг сахих хэмжлэн шүүхэд наацхийн шаардлага хангадаг тэр зарчмуудаа хэрэгжүүлдэггүй байхгүй. Тэгэхээр хуулиар тэрийг нь хийж өгөх хэрэгтэй юм байна. Тийм учраас ядаж нэг 3 хуудас нүрэнд багтсан үндсэн хуулийн цэцгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах. Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэхтэй холбоотой процессыг илүү шүүхийн шиг ил тод төвийг сахисан шудраг маргалж талын аль нэг талд урьдчилан өөртөө гүйж ороод шийдвэрийн одоо урьдчилан төсөөлтөөр гаргадаг. Гаргасан шийдвэрээ гишүүдийн гар үсгийн ард нуугаад хэн ямар байр суурьтай ямар үндэслэл хэлсэн ингээ алга байдаг энэ хаалттай богшмол байдлаас нь гарах хэрэгтэй байна гэж үзэж өргөн барьж байгаа. Тэгээ мэдээж энийг өргөн барьж байгаатай холбоотой дахиад улсын хурлын дэгийн болон
зарим хуулийн дээр л өөрчлөхөөс өөр аргагүй гэдэг байдлаар энэ асуудал хөндсөн. Тэгээ энэ хөндөгцсөн асуудал дотор цэцгийн бол одоо улс төрчдийн хамгийн их одоо шуугаанд тариулах гэж оролдож байгаа зүйл нь юу вэ гэхээр нэг сэдвийг шууган болгож нөгөө сэдвүүдийг нь бас дарж үлдэх гэж оролдож л байна л да. Тэгээ тэр нь одоо тэтгэврийн настай холбоотой хэсэг дээр л их маргаж ах шиг байна. Тийм байна. Энэ чи бүр 12 оноос өмнө гэдэг чи 3 4 жилийн өмнөөс л өгний яригдчихсэн асуудал. Сүүлийн үеийн үйл явц 2009 оны ерөнхийлөгчийн шүүхэн шинтгэлийн хүрээнд бодлого дотор нуулан байсан юм. Тэгвэл бүр эрт. Бүр эртнийх. Гэхдээ яагаад энийг одоо хүртэл хийж чадахгүйсэн бэ гэхээр үндсэн хуулийн зэц өөрсдийнхөө хүслээр хууль дандаа батлуулдаг байсан. Үндсэн хуулийн зэцтэй холбоотой хууль тогтоомжийг дандаа өөрсдөө боловсруулж оруулж ирдэг байсан. Тэгээд тэр практик тэр бол хууль биш. Яг л тэд нар бол хууль санаачлах огт ирэхгүй юм байсан. Гэтэл хууль санаачлах хэрэггүй мөртлөө өөрийнхөө хуулийг ямар ахыг шийддэг. Өөрийнхөө хуулиас салаад хуулиуд ямар ахыг шийддэг. Сүүлдээ үндсэн хууль ямар ахыг шийдэж эхэлж штэ. Энэ бол үнэхээр одоо тухайн үед нь зарчмын бариггаас болоод нөгөө даварсаар давгийн орно гэдэг шиг тэлсээр үндсэн хуулийнхын дээр гараа суудсан л болоод хурж байна л да. Нийтэд сая ил усны нөгөө нэг орон сууцны 8% зээлийг зогсооход хүргэсэн тэр шийдвэртэй холбогдуулаад л энэ чинь одоо яагаад байна гэдэг зүйлд анхаарлын төвд идлээ. Тэгээд л одоо бас энэ асуудлыг яригадаад эхлэв. Цөөхөн хүмүүсийн хүрээнд судлаачдын хувьд, мэржлтнүүдийн хувьд шийдвэр гаргаж байгаа тодорхой хүмүүсийн дунд бол өмнө нь ийм дүр зураг бол байнга анзаарэгддэг байсан. Арай читэрж янда гэдэг үгтэй л орхиод исэн байхгүй. Дээд шүүхийнхний захиалгаас нэг шийдвэр гаргаад үзэж л байдаг. Ерөнхий прокурорын захиалгаас нэг шийдвэр гаргаад үзэж л байдаг. Яагаад гэвэл тэнд чинь нэг ийм өөрөө шиг хамгаалдаг бүлэг хэсгүүд шиг л ингээл байлаа шүү дээ. Тэгээд бүр тэр нь явж сүүлдээ бол улс төрчдийн захиалга шийдвэр гаргадаг. Ер нь бол тэгэл энэ 8% зээлж байна. Тэр улсын хурлын гишүүний хууль санаачлах болон шийдвэр гаргалтанд оролцох эрхийг зарсан заалтууд байна. Ингээ харахаар яах аргагүй бид бол тэнд сууж байгаа хүмүүсээс илүүтэйгээр тэр хүмүүсийн ажиллаж байгаа энэ хуулийн орчин болсонгүй болохгүй нэ гэдгийг харуулдаг байгаа. Сая бол яг нөгөө олон нийтэд маш дэндүү хамаатай асуудал гэсэн болохоор нэлээд бас газар авах шиг боллоо тийм ээ. Үнэхээр 8% зээлтэй. Одоо энэ хуулийн дээр биднээс дахиад бичиж байна л да. Үндсэн хуулийн цэцгийн гишүүд шийдвэр гаргахдаа энэ шийдвэрийнхээ үндэслэлийг ийм шийдвэр гарсантай холбоотой үр дагавраа заавал шийдвэртээ тайлбарлах хэрэгтэй. Тэгэхгүй бол үндслэл үр дагавар нь ямар самаагүй бид бол мэд бүхний дээр байна гэд тэр байшингийнхаа дасгалын дотор шийдвэр шийдчихдэг. Гэтэл гадаа бодит амьдрал дээр маш олон хүмүүсийн амьдралыг оронгоор нь өөрчилж шít. Тэгээ энэ байдлыг тодорхой болохын тулд одоо шийдвэр яаж гарах юм? Шийдвэр чи юу тусах юм? Шийдвэрийн чи үндэслэл яагаад чухал юм? Үндэслэлүүдийгөө энэ шийдвэрээс ийм үр дагавар гарна гэдгээ та нар тооцож тайлбарлаж бичих ёстой. Улсын их хурал дээр дүгнэлт болгож оруулж ирэхдээ тэр дүгнэлттэй ч холбоотой үндэслэл бол үр дагаврын чинь тайлбар чухалчлан шаардна. Дээр нь шийдвэр үндэслэлтэй холбогдуулж бас асуулт хариулт явна. Тэгэхгүй бол өцөгдөрхөн боллоо те. Шийдвэр ингээд тэгсгөөл гарцсан. Яагаад яг энэ шийдвэр ч одоо юуг гарцсан юм бэ гэдэг дээр хинч тайлбар ихгүй. Цаасан дээр нь тайлбар байхгүй. Тэгэхээр одоо зүн мэдлийн тулаамчт шиг л те. Одоо тэр тэгж бодсон байх эсвэл тэгж байгаа байх гэж одоо интуиз гэж ярьдаг те. Хийсвэр бодлоор таамаглаж төр ажил явж болохгүй л да. Тийм учраас яг бодиттойгоор одоо шийдвэрийн үндслүүд нь үр дагаврууд нь тэрнийхээ тухай аман тайлбарууд нь тэгээд дээр нь хууль зүйн байнгын орон дээр болон чуулган дээр үнэхээр энэ шийдвэр яаж гарсан бэ гэдэг процедурыг мэдмээр байна гэхлээр хуралдааны тэмдэглэл чухал байгаа. Дээр нь улсын хурлыг төлөөлөөд очсон улсын хурлын итгэмжлэн төлөөлөгч хин нэгэн гишүүн үнэхээр үндсэн хуулийн цэцгийн хуралдааны тахимд энийг хамгаалсан юм уу хамгаалаагүй юм уу? Тэнд очиж дүмбий суучаад дараа нь чуулганы тахимд юм уу байнгын орны хуралдаанд очил нэг мундаг чийж дэлсэн юм өөрөө яриад байгаа юм уу? Тэр чинь бас мэдэх хэрэгтэй шүү дээ. Мэдхийн тулд юу хэрэгтэй вэ гэхлээр төл тэмдэглэл хэрэгтэй. Хуралдааны тэмдэглэл. Яг итгэмжлэн төлөөлөгч юу ярьсан? Нөгөө мэдээлэл гаргасан юм уу? Эсвэл өрөөл гаргасан тал юу ярьсан? Цэцгийн хуралдаан дээр юу хилцэгдсэн? Энийг мэдэх гэхлээр юу болсон бэ гэхлээр уул нь бол цэцгийн тухай хуулийн дээр бол цэцгийн хуулиас ил тод байна гэсэн заалттай боловч цэц өөрийнх нь дотоод журмаар хуралдааны тэмдэглэл нууц хинч гаргаж өгөхгүйгээ хэлсэн. Тэгэхээр бусад улс оронд бол энэ хуралдааны тэмдэглэл болон цэцгийн шийдвэр гэдэг бол хуулийн их сургуулиудын оюутнуудын хичээлийн бүр гарын алга. Судлаачдын судалгааны маш сайн материал. Идэвхтэй иргэд тэр судалж ингээд шийдвэр ийшээ гарсан юм байна гэж танин мэдхэдэн зориулсан мэдэх эрхийнх нь нэг хэсэг байхгүй. Гэтэл зүгээр л хаацсан. Ил тод төрийн байгууллага нөгөө ил тод байх хэвээр нэг
зарчим бүхий хуулиуд байна шүү дээ. Гэтэл тэр хуулиуд үйлчлдэггүй. Тэгэхээр бид бол дахиад бодох хэрэгтэй. Энэ бол яг мохор олгоо шиг Монгол улсын хууль тогтоомж болон Монгол улсын одоо нутаг дэвсгэр дээр байж байгаа төрийн байгууллагын үйл ажиллагаа. Үндсэн хуулийн дээр өргөжлөж төрийн байгууллагын үйл ажиллагаа ямар байх вэ? Тэр байгууллагын үйл ажиллагаа одоо тавигдсан зарчмуудаасаа ч хүртэл тасардсан нэг бүтэц байна. А тэгсэн мөртлөө бүгдийн амьдрал руу шууд орж байна. Сайн 8% зээл шиг. Шууд орж. Яагаад ингэ гарцсан бэ гэдэг тайлбараа үндэслэлтэй үр дагавартай ерөөсөө тайлбарлах. Бүлэлдэхүүн дунд за та бол бүгдийг гэж хэлэхгүй юм тийм л баг. Гэхдээ бүлэлдэхүүн дунд энэ бас хуулийн өөрчлөлтөөр хэн эсрэг санал өгсөн юм? Хэн энэ эхэлсэж байгаа асуудлаас завсарлага аваад гараад явах хэрэгтэй гэдэг асуудлууд бас шийдэгдэх юм шиг байна. Ил болох юм шиг байна. Ил болно. Үнэхээр уул нь бол үндсэн хуулийн 9 гишүүн байгаа юм. Тухайн шийдвэртээ санал нийлдэг бол тусгай саналаа бичих болно хэрэгтэй байгаа. А тэгсэн чинь тэр тусгай саналаа хаана одоо хавсардаг вэ гэхээр тэмдэглэлд хавсарна гэдэг. Тэмдэглэл нь нууц гэхлээр хэний ч тусгай санал ил гарахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр зэцвэл олонхоороо бид шийдсэн гэдэг. Хин хаана ямар байрсуудаас тэр хамаагүй нууц. А энэ байдлаас шалтгаалаад нөгөө чи яг үндсэндээ бол үндсэн хууль тайлбарлаж штэ. Нэг талаараа. А гэтэл үндсэн хууль ямар онлоор, ямар үзэл баримтлаар, ямар арга зүйгээр, ямар түүхээр тий энэ тодорхой үйл явдалд нь өвчлсөн юм уу, утгачлсан ямар байдлаар тайлбар хийсэн бэ гэдэг нь байхгүй. А гэтэл бусад улс орнуудын зөвхөн харьцуулаад харахад бусад улс орнуудын үндсэн хуулийн шүүхэд үндсэн хуулийн шүүгч тэгж үтсэн байна. Нэг хүнээр. Тэр нь ингэж үтсэн байна. Ийм үзэл бодолтой шүүгчд олон байсан учраас шийдвэр нь ингэж гарсан байна. Гэхдээ тэр хүмүүсийн тайлбар үндэс ил. Тэр талаар нийгэм зүгээр чөлөөтэй хараа судлаад хилцүүлэх хийж идэг. Тэгснээс биш зүгээр үндсэн хуулийн зэц гэдэг нэрийнхэн цаана нуугддаг биш. Өөрийнх нь нэрээр ил гарч би ийм учраас ийм зүйлд итгэл үнэмшилтэй байгаа учраас энийг ингэ шийдсэн гэж зарладаг. Тэр нь буруу байх юм бол түүхийн туршид хамгийн буруу шийдвэр гаргасан хүмүүс гэдэг нэр нь өөрөө хуулийн сургуулийн сурагчдын дээрч байж идэг. Түүхийн баримтчүүд дээрч байж идэг. Өнөөдөр бол тийм биш. Зүгээр зэц гэдэг ерөнхий нэр л яваад байгаа байхгүй. Тийм учраас энэ хууль тогтоомжууд зэц гэдэг ерөнхий нэр биш. Яг л үндсэн хуулийн зэцийн тухай хуулийн дээр үндсэн хуулийн дээр маш тодорхой байгаа. Зэцийн 9 гишүүн бүгд тэгш эрэхтэй. Тэснээс хин нэгэн даргын үгээр командлагдаа явж идэг цэргийн жагсаал биш. Гишүүний асуулга нь урьдчилсан ийм дүгнэлтийн тийм агуулгатай биш, мэтгэлцээний хэлбэртэй байж болохгүй гэдэг нэг тийм зүйл үлээ. Энийг юу нь юу гэж ойлгох юм? Энэ бол нөгөө шүүхүүдэд байдаг хамгийн анхны суурь одоо зарчим бөгөөд шаардлага. Хоёр тал маргаж яхад маргааныг шийдэх гэж байгаа шүүгч төвийг сахих хэрэгтэй. Аливаа мэдээллийг үнэнд авзнах хэрэгтэй. Тэгснээр энэ нь туйлын үнэн байна гэж урьдчилсан дүгнэлт ерөөс хийж болохгүй. Тэгээд шүүх хуралдаан дээр дэнсэлж аль нь үндэслэлтэй, аль нь баримттай, аль нь үнэхээр үнэн зөв үр дагавраа зөв харсан юм яриад байгаа юм бэ? Тийм байдлаар хуулиа яаж тайлбарлаад байгаа юм бэ? Тэр нь үндсэн хуультайгаа яаж холбогдож, үндсэн хуулийг өөр нь хөгжүүл, дэлгэрүүлж, бас зарчмаас нь доош нь унахчихгүй. Үндсэн хууль чинь ингээд тогтмол зүйл шүү дээ. Цаашаа хөгжих ёстой зүйл байхгүй. Тийм учраас энээсээ доош унахчихгүй зөв тайлбар байна гэдгийг харах хэрэгтэй байхгүй. Гэтэл манай үндсэн хуулийн цэцгийн тухай хуулийн дээр бол энэ төвөг сахих байдлыг бол зарим хэсгээр тайлбарсан бол дутуу өргсөн байна. Шүүх одоо үндсэн хуулийн цэц хэрэг маргаан шийдвэрлэхээс өмнө аль нэг дорж үрдсэн тайлбар хийж болохгүй гэж хэлсэн боловч тэр өмнө гэдэг үгээ юу гэж ойлгож байна гэсэн чинь цэцийн яг хуралдаан дээр цэцийн гишүүн шууд өөрийнхөө хувийн байр суурьаар ямар ч судалгаа тооцоогүй үндэслэлгүй. Одоо бүр энэ дээр арга ядаад судалгаанд үндэслэх шийдвэрийн нэг үндэслэл болгож бичиж шээ. Тэгээд хувийнхаа байр суурьаар хин нэгний захиалгаар шууд нөгөө мэдээлэл гаргах ч юм уу эсвэл одоо нөгөө тал хоёр ингээ хоорондоо мэтгэлцэх хэрэгтэй байтал нэгнийх нь өмнөрөө шууд мэтгэлцэж хэлж байна. Бүр урдсан дүгнэлтээ гарчиж энэ дугуйч үл яасан юм бэ гэдэг. Би бүр тодорхой жишээ хэлье. Сая улсын их хурлын гишүүн, засгийн газрын нэг гишүүнийг одоо огцруулах асуудлыг бол өргөн барих хэрэггүй гэдэг үндсийн шийдвэр гарлаа шүү дээ. Энэ маргааны дунд суудлын хурлаанд би улсын их хурлын итгэмжлэн төлөөлөгч байсан. Их суудлын хурлаанд нь баасан оролцсон л да. Тэгээд дунд суудлын хурлаанд ороод суугаад маргах байтал асуудлаа хилцэж байтал үндсэн хуулийн цэцгийн хурлааны даргалагч нь над руу хандаад маш тодорхой шийдвэр гаргах нь тодорхой болчихсон. Хинээс захиалга ирэх нь бүр тодорхой болчихсон. Та нар чинь нэг нам
танаа засгийн газар чи ингэж бодож байгаа. Та дугуй очиж болдгоо юм уу? Энд ирээд одоо ингэ эсрүүцээд тах юм. Юу гэсэн үг юм? Би улсын хурлын итгэмжлэн төлөөлөгч. Би аль нэг намыг тэр цэцгийн хуралдаанд төлөөлөөгүй. Тэр дундаа бүр засгийн газрыг бол төлөөлөөгүй. Засгийн газрын гишүүнийг уцруулах хэсэг улсын хурлын эрх мэдэл байх уугүй гэдэг асуудлын тухай ярьж байхад би илэрхийлэх ёстой төлөөлөгчийн хувьд улсын хурлын иршийг хаяад засгийн газрын талд ороо дугуй байна гэж юу яриад байгаа. Яг энэ улс цэцгийн хуралдааны протоколыг авахыг хүсэж гэнэ гэхэд нууц учраас өгөхгүй гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр цэцгийн хуралдааны протоколыг ил болоход тэнд баг гинтэргийн шинжтэй. Тэнд хувийн дур зоргын шинжтэй. Тэнд бол ерөөсөө захиалгын шинжтэй байгаа гэдгийг маш тодорхой харж болохоос үйл явцад зөндөө байгаа. А яагаад тэрийг нуугаад, яагаад тэрийг хааж байгаа дураараа шийдвэр гаргаж алах тогшиж байгаагийн ид шид юртэл энэ хаалттай байдал байгаа байхгүй. Тиймээс бас энэ хуулиар хаалттай байдлыг нээж л гэж байна. Чиа байдлаа. За энэ хуулийн төсөл одоо дэмжигдсэн байгаа тий. Дэмжигдсэн их хурлаар явж байгаа. Зүгээр энэ бол жижигхэн өөрчлөлтүүд ингээд ороод явагдах байх гэж байна. Ерөнхий агуулгаараа бас энэ зарчмыг тогтоохын тулд дараачийн алхмуудыг та юу гэж харж байгаа? Улсын хурлд ерөнхий хэлэгчээс бол үндсүүлийн цэцгийн тэрэг маргаан шийдвэрлэхтэй холбоотой процессын хуулийг өргөмөрсөн байна. Тэр процессын хуулийг энэ хууль хилцээд батлагдсаны дараа бид бол тэр процессын хууль руу орно. Тэр процессын хуулийн дээр энэ эдгээр зарчмууд энэ чинь яг суурь зарчмын анхдагч алхмуудыг хийчихэж шүү дээ биднээс бол. Тэгээ эдгээр зарчмууд болон төрөүний дурдсан иргэний үндсэн эрхийн манааж байх. Үндсэн хуулийн хамгийн амин сүнс нь бол 3 юм бид. Нэгдүгээр үндсэн хууль заасан иргэний үндсэн эрх. Хинч халдаж болдгоо туйлын утгатай хүнээс салгаж болдгоо эрхүүдийн тухай яриа. Хоёрт нь энэ эрхүүдийг аюулгүй байлгахын тулд төрийн эрх мэдлийг хуваарлах зарчим. Гуравт нь энэ үндсэн эрх болон төрийн эрх мэдэл хуваарлах зарчим хоёр чинь өөрөө бүгд найрамдах буюу иргэний ардчилсан зохион байгуулалтын дотор байдаг учраас улс төрийн суурь зохион байгуулалт. Энэ гурав бол амин сүнс. Тэгэхээр энэ гурвыг хамгаалах гол манаач нь хэн байх ёстой? Үндсэн хуулийн цэц байх ёстой. Гэтэл энэ гурваа мартчихад хууль тогтоогч парламент доторгоо улс төрчид шиг улс төр хийгээд яваад нэг үг хэлэхэд парламент олон цөөхөр хууль батлах ёстой байтал олон цөөхрийн дундуур үндсэн хуулийн засаг нэг байгууллага орж ирэнгүүтээ дахиад хууль тогтоогч болоо хувирчаар ард түмэн иргэд сонгогчд парламентыг сонгоод нэмэрэг болчихлоо шүү дээ. Яг л тэнд огт сонгодгүй 9 хүн 8% зээл байх уу? Тэрийг бид мэднэ. Тэ? Энэ бол бодлого. Гэтэл бодлого тодорхойлогч болоо биш л. Тэгээд үндсэндээ бол хэрэв бодлого тодорхойлогч байхыг хүсэж байгаа бол тэр бол иргэдийн шүүтрээр орж сонгуульд өрсөлдөж эрх мэдэл авах хэрэгтэй. Мандат авах хэрэгтэй. Тэгснээс биш томилогдчиход томилогдсон эрх мэдлээ би бүгдийн дээр байна гэж бодлого тодорхойлж болохгүй. Тэр хүмүүсийн гол хийх ажил бол үндсэн хуулийн манаач. Гэтэл манах хэвээр үндсэн хуулиа машинаар солио сууж байгаа гэдэг бол тэгэл том эмгэнэл л дээ. За баярлалаа. Таны ажил амжилтсан. За баярлалаа. Та бүхэн ажилд тань амжилтсан.